Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүгд Eyes Global-ийн нэвтрүүлгийн өтөйгэн суулга үзэж байна. Студид хөтлөгч Бодгоо Багдаев ажиллаж байгаа. Өнөөдөр зоочны маань Дорж Готовын наран Христос сүмийн пастор. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ ягаад ярилцлага гэхэд энэ амралтад бүхийн өргөөд ном зарж байгаа. Яг өсгөлмний их сонирхолтой ном тийм биз бүх гэж нэртэй. Энэ харуулаарэ энэ тий. Тэгээд энэ номын түүхийг сонирн байгаа штэ тий. Энэ хэвлэхдээ Европт хэвлсэн байна тий. За энэ ном бол Испани улсад хэвлэгдэж ирсэн. За тэгээд анх удаа энэ ном гарахад Испани хэл дээр гарсан байгаа тий. Энэ Испани хэл дээр тий. Тэгээд англи, монгол хэл дээр бол хэвлэгдсэн. Тэгээ энэ номын маань түүхэл их. За түүхийг ярьж өгөөч ээ. За энэ номыг одоо бүтээгч нь бол Хосева гэдэг юуны Испаних нэртэй одоо зураглаач тийм хүн байгаа. Тэгээ энэ хүн маань бол хийдэг ажил нь юу гэхээр бол одоо ингээд энэ бүтээлийг бол өнгөтөр биш хар цагаанаар бол хийдэг. Тэгээд энэ бол дэлхийд одоо ингэж байгаа үнд тийм өв соёлууд, уламжлалуудыг бол ингэж дэлхийгээр яван аялж ингэж зурган дээр буулгаж бүтээл болгодог тийм хүн байгаа юм. Тэгээ энэ хүн маань бол энэ ном одоо төрсэн түүх маань юу гэхээр бол одоо энэ зураглаач хүн маань Японы одоо тэр үндэсний спортын тулааны урлагийн үндэсний спортны үед юм. Тэдний холбоо энэ хүнийг албан ёсоор тэнд ураад өөрснийхөө холбооны зардлаар тэр номоо бүтээлгсэн байгаа юм. Тэгээ тэр номыг хийж явахдаа энэ хүн яасан гэхээр манай одоо Монголын тэдний суумо дээр одоо манай монголчууд монгол бүхүүд их нэртэй байсныг мэдээд тэгээд би танаа энэ суумо бүхийн монгол одоо суумо бүхийн номыг хиймээр байна гэд. Тэгээд бид нартэй ингээ найзуудынхаа хүрээнд ингээд уцаар бид нартэй ирээд холбогдоод тэгээд тэгхгүй би одоо танад ийм ном хиймээр байна. Та нар одоо энэ суумо бүхийн юг хий гэж. Тэгээд би одоо өөрөө монгол хүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас өөрийнхөө бүхийн үг түүхээ сайхан мэднэ. Тэгээд яг хөө гэхэлэр би хэлсэн байхгүй юу. Хосева хэрв та одоо суумо бүхийн ном хийвэл эхлээд монгол бүхийн номыг хийх хэрэгтэй. Монгол бүх гэдгийг ойлгоод, монгол наадмыг ойлгоод тэгжээж та монгол хүнийг ойлгоно. За тэрнийхээ дараа та суумо бүхийн ном хийж болно гэх. Тэгээ хүрээд иргээд тэгээд 23 онд энэ хүн маань одоо хурж ирээд тийм ээ одоо бид ингээд бүгдөө юу яваад тий бүхийн холбоо тэгэл тэр үеийн олимпийн холбооны дарга байсан манай дархан авраг Бат Эрдэнэгойтойгоо яриад ийм хүн ирэх гээд байна та минь одоо тус олооч ингээд Монгол бүхийн ийм ном юу яах нь гэд ингээд одоо тэдний албаны дарга Тэмүүжингой тэгэл Бат Эрдэнэгой бүхийн холбооны хэн одоо ингээд энэ манлж байгааг нэг бүх хүмүүсийн одоо энэ сайхан сэтгэл тийм ээ Монгол бүхөө одоо дээдлсэн тэр юуны одоо ашигн дээр бүтсэн номоо. Тэгээд номын нэрний бүх Монгол тулааны урлаг гэнэ. Энэ урлаг гэхдээ юунд урлаг болж байгаа юм бэ? Яг бол энэ одоо эн чинь бол нөгөө яг цэвэр тийм ээ гадны хүн Монгол бүхийг тийм ээ яаж харж ийн гэдэг үнцэг байгаа байхгүй юу? Тэгэхээр бол бүх гэдэг маань одоо биднэрт бол энэ тулааны урлаг гэдэг дээр нэлээд бидний хооронд бас юу гарсан. Тэгэхээр чин тэд нар бол одоо тийм ээ бид нар бол бүх гэдгийг бол одоо бүх тийм ээ ингээд барилдах тийм юу ур ухааны үүднээс нь үзэж байгаа юм тийм ээ. А эднэр бол яг хөглөр ингээд энэ бол тулаан тийм ээ гэдэг маягаар хүлээж авдаг юм байна л да. Тий. Тэгээд одоо англи хэл дээр ч гэсэн энийг ингээд буулгах тийм ээ Испаниас англи руу оруулах энэ төр бол энэ маань өөрөө бас нэлээд тийм тэдний одоо сэтгэл зүй тийм ээ урлагийг бүхийн тулааныг бүхийг хүлээж авах ямар хэлбэрээр эдгээр маань бас ойлгож хүлээж авдаг байх гэдгийг энэ бүхэн дээрээ ингэж ярилцаж зөвлөсөөр байгаа. За энэ бол яхахгүй тулааны урлаг гэдэг юм дээр бүх гэдгийг оруулж тэгжээж одоо Европынхан тийм ээ гадныхан хүлээж авах юм байна гэсэн. Энэт ганц зургийн альбом бишэнтнэ бүхий түүх юм байна шүү дээ. Тийм монголчуудын аж байдал байна, хуучны зургууд байна тийм. Энэ судлах гэдэг хэний судлах хийсэн байгаа вэ? Үгүй энийг бол ердөөсөө бид нар яасан гэхээр одоо энэ яг энэ чинь бол ердөөсөө наадам нэг л наадам тийм ээ дээр нь зөвхөн Монгол бүхийн салшгүй хэсэг болж байгаа нь тийм ээ одоо гол үндэсний наадам тэгээд нөгөө морин уралдаа шагаа харваа сумын харваа гэдэг ингээд бүх одоо нэгсэн наадмын нэг цогцгүй орсон зургууд байж байгаа байхгүй юу. Тэгээд яг үгээр номын маань гол утга агуулга нөгөө Монгол бүх байгаа учраас бүхийн одоо тийм ээ бас нөгөө түүхийн хэсгээс бол одоо
бүхий холбооны архиваас бол тийм зурагнуудыг бол одоо нэг нэлээд хэдэн зургийг бол өгсөн байгаа. Тийм. Бусд нь бол ердөөсөө л энэ хүн байгаль тийм ээ Монгол хүн наадан дээрээ хэрхэн баярлдгийг, наадмаа яаж тэмдэглэдгийг, энгийн хүмүүсийн ч үзэгчдийн зураг тийм ээ ингээд наадмыг бол ерөнхийдөө бүтэн утгаар нь ингээд бас жоохон чимэг болгоод оруулсан байгаа гэсэн үг. За тэгээд энэ зурагчид нь Монгол дээрээ хэдий сакс гэж байсан юм бэ? Энэ хідэн юм одоо баахан байгаа шүү дээ. Энэ чинь 23 оны наадмын зураг гэсэн үг. Тийм үү. Тэр үеэр авсан зураг гэсэн. Тэгдээ хөдөөгөр бас ясан байна уу? Явсан хөдөө тэр наадмын одоо нэг бүх гэж үеийн бүхэн ямар хоолунд идэж уудгийн тийм ээ яаж дасгалт хийдгийн гэдгийг нь бол яагаад бол одоо бүхийн гал дээр очисон. Тэн дээр авсан зургууд ийм л төвхтэй ном доо. Тэгээд энэ Европодоо гарахдаа энэ цөөхөн шүлэг гарсан байдаг шүү дээ. 1474 ширхгээр гарсан байна. Тэгэхээр энэ ганц хөдөөд авах юм байна шүү дээ. Тийм цуглуулж шүү дээ. Тий, яг бол энэ бүтээл хийдэг хүмүүс маань ердөөсөө нэгсэндөө яах вэ гэхээр дугаарууд нь бол тийм ердөөсөө цөөхөн тоогоор сэрээр гардаг. Нэгсэндээ цоглуулгын ном гэсэн үг. За. Тий. Тэгээ яг хөө тэр одоо ингээд тухайн улс орны тийм ээ энэ хүнийг ердөөсөө яаж байгаа нь бол ингээд одоо өв соёлоос тийм ингээд үн төв соёл ингээд гээгдэх гээд байгаа тийм ээ тийм өв соёл уламжлалуудыг энэ хүн гэж олж тийм ээ цуглуулж өөр улс орнуудаас урьж тийм ээ энэ хүний бүтээлээ хийлэгдэх гэсэн үг. Тэгэхээр энэ хүний бүтээл бол ердөөсөө тийм нийтийн юунд биш тийм ээ ердөөсөө цуглуулгын маягаар ингэж хэвлэгддэгэ гэсэн үг. Одоо манайд бол ердөөсөө тэгээ энэ Монгол англи хэл дээр гадаг бол одоо цэвэр миний гуйлт байсан тийм ээ. За. Испани дээр ингээ хэвлүүлээд явах тэр эн чинь ингээ Европ төгч нь манайд ердөөсөө мэдэгдэхгүй байхгүй юу. Тэгээ одоо сайн найз гэдгийн гавьяа тийм ээ. Тэгээ яг чи сайхан биднэрт ингээд юу яасан чинь юу яа тийм ээ ядаж одоо манай Монголд маань тийм ээ энэ бүтээлч ингээд юу яагаад үлдэх тийм ээ манай өвийн санд номын санд ингээд өв болоод үлдэх юугаар чи Монгол хүнд өөрт нь бас ойлгоцтой байхаар тийм ээ юу яагаад өгөөч гэдэг. Тэгээд орчуулгадаа хинийн орчуулсан бол. Тэгээд испани хэлээс англи руу манай нөхөр миний хань орчуулсан. За ханинд нэр хэн бэ? Waldo Reyes Sardinias. Тэр нь Кубын иргэн тий? Тэг Куб улсын иргэн тий. Элчин сайдын салбартаа алгалсан хүн байгаа. Тий, манай хүн бол одоо насаараа бид нэр бол одоо яг нөхрөө дагаал тийм ээ. Миний хүн бол одоо дипломат ажил хийлээ. Өөрийнхөө их орныг төлөөлж явлаа, тийм ээ. Монголд бол одоо анх 1986 онд ирсэн. Тий. Дөнгөж сургуулаа төгсөөл одоо анхны Монголд Куб улсаас Монгол улсын элчин сайдын яамд ажиллах соёлын аташэ гэсэн томилт авч ирээл. Та тэгээд нөхрөө тэгэл бид нэр оюутан танилцсан. Дахад л явсан тий? Тийм, тэгээ ямар улсаар явсан бэ наа? За манай нөхөр бол энэ Камбож улсад консулоор ажилласан, ерөнхий консулоор суулаа. Сүүлчийн тийм ээ дараад нь юунд Лаос улс элчин сайдаар ажиллалаа. Тий. За та хэдий улсуудаар юм явсан байна. За нэлийн улсаар явлаа. Тий. За тэгээд энийг чангаад авахад та энэ юндио нөхөртгөө Испаниар ярилцж байгаа юм уу? Тий, бүтээр бол Испаниар ярина. Тий. За анх дөнгөж одоо бүтээр танилцж байхдаа тий. За. Одоо би чинь дөнгөж Орос хэлний багшийн дээд сургууль гэж одоо энэ хүмүүлгийн их сургуулийн тийм ээ одоо анхны оюутнуудаа үндсэндээ. Тэгээ Орос хэлний багшийн дээд сургууль гэдгийг нээгээл тийм ээ. За. Тэгээ бүтээр бол эхлээд одоо хоёулаа орсоор ярьдаг байла. Хагсуугс тийм ээ. Одоо юусгадаа. Тэгээ яг би бүтээр ингээд суугаад 89 онд явсан. За. Тийм тэгэл тэндээ Испани хэлний одоо гадаадынхан зориулсан Испани хэлний сургалт байдаг. Тэгээ тэнд Испани хэл сураад тэгэл ердөөсөө амьдралынхаа жамаар тийм ээ тэгэл Испани хэлээ яриад тэгэл явсан гэсэн үг дээ. Гоё хэл шүү. Энэ Испани хэл үнэхээр гоё хэл тийм. Энэ бол өөрөө ер нь одоо нөгөө нэг хэлийг чинь одоо бид нэр яадаг штэ тийм ээ одоо герман хэл бол одоо зэрэг дайчдын хэл тийм ээ. За англи хэл бол бизнес 8-ны хэл, франц хэл бол хайрын хэл гээл тэгдэг тийм ээ. Испани хэлийг бол утга зохиолын хэл гэж, уран зохиолын хэл тийм. Маш гоёор, маш олон янзаар, маш олон одоо нөгөө үйл үг цагийн олон холбооруудаар илэрхийлдэг тийм ээ. Тийм онцлогтой хэл. Энэ ном тухай Испаниар нэг жоох юм хэлж үгүйч. Estoy muy impresionado con la entrevista. Estoy muy agradecida que estoy participando
Ингээсээ интервьюстаг хүмүүстэй. Ой яасан гоё юм бэ? Хүйд зааж миний нэр гоё юм байна. Та Испани хэл сурыг үл одоо мэрэгжлийн зааж өгөх хүн байж гин. Миний ээж Испани бас хүнд их юм таалаг. Тийм, Испани хэл бол миний мэдхээр бол ялангуяа нэг 50-аад оны үед тийм ээ Даны дараа тэгээ 60-70-аад оны үед бол ер нь Оросууд бол маш их сурдаг штэ. Тэгээ Испанд бол одоо Испани хэлүүд бас нэлээд их тийм Оросд бол нэлээд их өндөр судлагдсан хэл байх гэж боддог. Тийм Оросууд бол их юу яадаг. Испани Франц хэлний нэг юу тийм ээ Испани хэлийг бол их суралцдаг тийм. За. Тэгээд юм Монголд нь Испани хэл юм судалдаг багшилдаг юм уу? Манайд бол одоо Испани хэлний сайн мэрэгжилтэнгүүд бол байна. Тийм байна. Тийм. Одоо тэдэн маань одоо нөгөө цагийн ирэхээр одоо бүгд бараг л тэр мундаг одоо би одоо баг хүүхэд байхдаа тий өстой энэ их чиг Эрдэнэчимгийн их чиг болох юмсан төмөрчлөн ах шиг болох юмсан гээл тий элчин сайдын яамд орчуулагч чигээл ажилдаг хаяа би очиод хардаг байсан. Их чахнар маань одоо ингээд бас тийм ээ энэ юуны насны юугаар ингээд тэтгэвртээ сууцгаацсан байна тий. Одоо шинэ үеийн бол манайд бол бас гарч байгаа бах тийм. Тэгтээ бол одоо яг шинэ үе маань хаана явж байгааг бол би өөрөө яг энэ чиглэлээр ажиллахгүй байгаа болохоор тийм ээ. Бол одоо сайн хэлжүүл мэдэхгүй. Тэгээд хам Христос сумын пастор болно шүү дээ. Тэгээд энэ юунуудтай студент хүмүүстэй ярилцахдаа Испаниар бас ярилцдаг. Одоо тий би бол ердөөсөө миний яг нөгөө номоо тий судраа тийм ээ бол Испани хэл дээрээ тавьдаг гэсэн үг тий. Тэгэхээр энэ ч бас өөрийн өвөрмөс хэллүүг. Би бол одоо нутагтаа ирчээд бас ингээд нэг яг энэ юугаар хийж чадахгүй байгаа маа нэг тэр олон жил тийм ээ юугаар нөгөө дан Испани хэл дээр хийгээд явчихаар хүрээд ирэхээр эн чинь бас нөгөө хичнээн юу ч гэсэн эн чинь бас өөрийн нэг өвөрмөц хэллэг байна тийм ээ залбирлах ёс тэг нарийн юмнууд байдаг учраас тэрийг шууд Монгол дээр буугаад хийхдээ бас нэлээд хүнд юм байна л тий. Та энэ Монгол удаа бусаар хэдий болоод байна. Одоо бүтээр яг ирээд одоо яг 2 жил дуусчихин тий 3 дахь жил рүүгээ орж явна да яг тий. Монголын аж байдал ямар байна вэ таны? За бүтэрийн энэ бол их л гоё л төөх байх бах тий. Яг бол 89 он тэгээ 94 онд одоо яг манайд ингээл арчил эхэлж байхад манай нөхөр томилтон дуусаад бид нэр 94 онд явсан гэсэн үг тийм ээ. Тэгэл тэр үед байсан Монгол орон тийм ээ. Өнөөдрийн Монгол орон бол одоо ердөөсөө өдөр шөнөшиг ялгаатай байна гэсэн үг. Тийм хүмүүсийн үзэл суртал тийм ээ. Аж байдал сайжраад байна. Амьдрал тийм. Яг уу одоо яг хувийн өнцгөр харахад бол аж байдал одоо сайжирсан юм бол байна тийм ээ. Одоо тэр зах зээлийн тэр нийгэм юунд чөлөөт эдийн засгт орцсон одоо хүн бүхэн эрх чөлөөтэй тийм ээ байна. Тэр бол одоо юу яагаад ах юм байхгүй тийм. Тэгээд та Кубдэр аж байсан юм уу? Куб дээр бол одоо маш бага байлаа да. Яг үнэ. Энд чинь нөгөө энэ хүний чинь томилт ажил байна тийм ээ. Тэгэхээр бид нар маш богинохон ер нь эргээд бол тэнд чинь 2 жил байдаг гэсэн үг. Тэгэл буцаад томилт аваад яваад идэг гэсэн үг байхгүй юу тийм. Тийм тэгэхээр бол одоо байсан хугацаа бол нийт дүнгийн яхан бол бага тийм. Тэгвэл яг нөгөө Испани хэлтэй улсуудаар ингээд яваад ахлаар тийм ээ. Тэгээ ажил юу ч нөгөө хэрэглээ маань Испани хэл болж ийн гэсэн үг шүү дээ үндсэндээ тийм. Олон улсуудаар Испани хэлээр ярилцдаг юм. За Испани хэл бол одоо ердөөсөө нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны хэл тийм ээ. За тэгээд нийт твээр нь ярих юм бол одоо Америк төвчин бол тийм ээ одоо Өмнөд Америк бол тэр жигтэй юугаар ярьж штэ. Испани хэлээр Бразилиас бусд улсууд тийм ээ. Тэгээд Испани ярьж гин, Испани Европт бол Испани маань ярьж гин. Тийм тэгээ Испани хэл бол яг уу яг бодит одоо миний яг амьдралын туршлагаас харахад бол тийм ээ ерөнхийдөө бол нөгөө Карибын тэнгис Куб тэгэл одоо Доминикан улс гэл ингээл тэр хавчин бүгд нөгөө юу яаж штэ Венесуэл энэ төргээд эдгээр чин бүгд юугаар ярьж нэг тэр нөгөө Испани аялал жуулчлал хөгжсөн байна тийм ээ. Тэгээ энэ аялал жуулчлалыг өндөр хөгжсөн газар маань яг голцоо нөгөө бас твийн юугаар хэл хязгаар юунаас байна уу тийм ээ. Юунаас их жуулч ирж штэ Канадаас их ирж гин Америкаас ирж гин Европоос Англи Америкт эдгээр ердөөсөө жуулчдын орн гэсэн үг тийм ээ. Жилд бол одоо 10 хэдэн саяар нь авдаг тийм улсууд шүү дээ. Тэг доотлон л ихтэл тийм ээ. Тэгээд тэгэхээр чинь яах вэ гэхээр нөгөө ирж байгаа улсууд маань Испаниар ярих гэ нөгөө англиуд маань нөгөө Америкууд маань тийм ээ эсрэгээрээ Испаниараа ярих гээд ингээд ердөөсөө юу одоо нэг хэлний нэг тийм
өвөрмөц юу байдгийн бэ? Тийм соёл тийшээ бол Латин Америкт бол тэд нар бол испани хэлээрээ л одоо бид нар монголоор ярьдаг шиг л тийм ээ. Испани хэлээрээ л одоо давамгайлна гэсэн үг тийм. За тэгээд намайг ийм сонирхолтой байна. Гадаад улсуудаар Куба решение өмнөө Америкаар энэ Монгол улс гэж мэддэг байна уу хүмүүс? Мэднэ. Мэдгүй яг үү тий. За Кубад бол мэднэ. Тэр чинь бид нар чинь нөгөө урд нь социалист системд байсан улсууд тийм ээ илүү бас нэг худалдаа, соёлын илүү их харилцаатай байлаа тийм ээ. Тэгэхээр бол Монголыг бол мэднэ. Тэгэл мэдээж одоо манай монголчуудын бөхөр л мэдэн штэ тийм ээ нөгөө тухайн үед явагдсан олон улсын тэмцээн аваргуудын юугаа юм тэр тийм юм тий. Яг спорт юуны югаар бол соёлын харилцаа энэ төр бол байнга байсан учраас тийм ээ. Кубудээ бол одоо манай монголчууд сайн мэднэ. Тэгээд нэг их гоё юу байдгийг түүхүүд байдгийг. Одоо Монгол Куб оюутнууд ингээ нэг зөвлөлт холбоот улсынхаа суралцаал тийм ээ. Одоо аль ч өнцөг ууланд байсан суралцж ирсэн улсууд нь тийм ээ. Новосибирск ч вэ, Москва ч вэ. За тэгэл Санкт-Петербург ч вэ. Аль ч хотуудад ингээд суралцж ирсэн Куб Монгол оюутнууд их найзалсан байдаг байхгүй юу? Тэр нь яг хөх тэр нөгөө Монгол хүн чинь бас тийм нэлээд тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй нээлттэй тийм улсууч тий бид нар чинь монголчууд тийм ээ. Тэгээд нөгөө Кубч бол бас нэлээд тийм адилхан зан характерын хувьд бол нэлээд тийм бас тийм хоёр төвийн өөр улсууч гэсэн тийм дөхөөтэй тийм зан хараншгууд байдаг байх гэж боддгийг. Тэгээд найзалсан байдаг байхгүй юу. Тэгэл энд ирээл явахад чи хаана бүр миний найз Куб найз байсан гэж асуухгүй монгол хүн байхгүй. Миний монгол найз байсан гэд асуухгүй хүн байхгүй. Тийм их сонин төвхтэй тий. За тэгээд таны гэр бүл хэдих хүүтэй юм бэ? Манайх 2 хүүтэй. За тэр Монголда байдаг юм уу? Кубда байдаг юм уу? Оогүй ба одоо том хүн маань бол энд байна. Эрдэнэ дотоод Монгол хэлтэй. Монгол хэлтэй. Та цаас өгсөн юм уу? Үгүй одоо багын явсан тийм ээ. За тэгээд эндээ сүүлд одоо сургуулаа төгсчөөд хурж ирээд энд сайхан Монгол бүсгүйтэй гэрлээд за тэгээ бүсгүйгээд суусаа. Тэр бүсгүйний л хэлийг суугаад өгсөн гэсэн үг тий. Нилээ мартсан байсан. Баг хүмүүс маань бол одоо бас ярихгүй байна. Тийм монголоор одоо бид нар тийм ердөөсөө нөгөө орчин маань бас ингээд өөрчлөгчөө тийм ээ. Тэгтээ бол миний хоёр бол хоёулаа Монгол улсын иргэн. Тий тэрийг бол одоо миний өвөөгөөс мөн өгсөн хүмүүжил баг тийм ээ. Нэр нь шиг хэм бэ? Иргэншил Монгол иргэнээ ердөөсөө сольж болохгүй. За нэрнүүд хэм бэ? Дорж аригчаа том хүү, баг хүү даваг аригчаа. Хүүг нэр үгүй юу? Байна. Димас, том нэр нь Димас, том хүүгийн нэр. Баг хүүгийн нэр нь Рафаэл. Тий. Тэгтээ энэ нэрүүд маань бол одоо нөгөө Монгол улсын албан ёсны югаар бол байдаг гэсэн. Явдаг. Монгол нэрээр явдаг. Монгол эрчүүд байна гэсэн. За тэгээд юм. Та ачаалтай болсон юм уу? Байна. Тий. За хөөхөн хоёр ач охин байна. Тэгээд бас хөөхөн хүү байна. Тий ач хүү. Нэрийг нэрлээрээ. За ач хүү одоо том ач хүү маань бол хос баяр. За тэгээд Мая Мия. Тэгээд баг ач хүү маань Ноус гэдэг. Тий. Хос баяр гэдэг хосоо гэж нэрлэсэн надад юм. Хос баяр одоо энэ бол одоо өгөгдлийн нэр дээ. Ээж аван сонгож өгсөн нэр гэсэн. Тий. За болоо. Тэгээд энэ юм монголчууд энэ Христос юм болоод байгаа. Сүзэгтэй юм таавдмаар байна уу? За яг хөө энэ одоо манайд бол ердөөсөө тийм ээ бас энэ сүсэг хөшрөл гэдэг маань их сайхан чөлөөтэй болж нэг сайхан юм бол энэ байна тийм ээ. Хүн ямар ч одоо юугаа тийм ээ чөлөөтэй сүсгэлж итгэж биширж болох юм боломжтой болцсон тийм ээ. Тийм бэ. Тэгэхээр бол тэгээд бол ердөөсөө манай энэ юу ч Монгол үндэстний нэг тийм ээ Монголын одоо их гүрний нэг бодлого байлаа шүү дээ. Шашин булаг чөлөөтэй байсан гэдэг. Тэр их сайхан юмыг бол одоо бид нар бол яг энэ арчлын нэг сайхан давуу тал энэ дээр байна тийм ээ. Бид нар бол чөлөөтэй байж тийм. Миний өөрийн юу бол яг ердөөсөө нэг дуудлага гэж байдаг юм уу тийм ээ. Тэгээ одоо би тэрийг бол яг юу гэж одоо хүнд ойрхоноор хэлэхүү тийм ээ. Тэгэхээр бол итгэл бишрэл гэдэг бол ердөөсөө хувь хүнд өгөгддөг тийм ээ. Би бол бурхны өгөгдөл байх л гэж боддог. Энэ дуудлагаар ярьдаг тийм ээ. Тэрнээс хүн бүхэн ингээд юу яана гэж чи энийг бишэр энийг шүт гэхээр бол хүн авдаг юм биш юм байна гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн тийм. За тэгээд та энэ Лаос, Камбожид явсан байна ш. Та олон гадаад улсуудаар тэгэхээр монголчуудтай та дайралдаг байсан юм. Их баг шүү.
би их сонин ер нь ингээд нөхөртөөгөө ингээд ажиллаж амьдэрсэн миний амьдралын үед бол би дандаа Монгол хүн их бага байдаг тийм ээ ер нь бараг байдгүй тийм за шинэ Куб гэхэд бол одоо Монгол оюутнууд маань байдаг байлаа тийм ээ за тэгээд ингээд яг ингээд харахаар Камбож Лаос энэ ч их цөөхөн тийм ээ бага монголчууд байдаг тийм одоо яг өөрсний Монгол ингээд чуудаа холбоонд орох тийм юу их цөөхөн газруудаар явсан юм гэсэн тийм юу гэдэг. Тийм. Тэгээ хоёрдугаар бас эн чинь миний тэгээ нөгөө нөхрөө дагаад явж байгаа тэгээ ажил амьдралын бас нэг өөр зураглал байна шүү дээ, тийм ээ. Тийм тэр чинь тэгээд бас ингээд бүр нэг шууд юуруугаа ороод халиад ингээд байхгүй бас нэг хэм хэмжээнд баригдана, тийм ээ, зөх хэмжээ тийм. Тийм бэ. Тэгээд та энэ юм сонирхолтой аль байдалтай хүн байна шүү дээ. Тэгээд та аль аргалтай хүн юм бол? Би жаргалтай. За. Тийм. Аль аргал гэсэн нь ямар юм бэ? Тийм. Аз жаргал бол ердөөсөө хувь хүний мэдрэмж. Тийм ээ. Тэгээ хувь хүн аз жаргалыг та ямар өнцгөөс харах вэ, тийм ээ? Тийм. Аз жаргал альва юм тухайн хүний одоо тэр дотоод тийм ээ оюун санаанд бий болж байгаа тийм ээ дотоод мэдрэмжл гэж би үл үздэг тийм. Жишээ нь бол одоо би энд ингээд ач хучаа тойруулчаад тийм ээ одоо ингээд сайхан тэтгэвртэй суучаад ингээд байж байгааг аз жаргал гэж үзэж байгаа бол тийм ээ өөр нэг хүн хараад бол тэрийг бас аз жаргал гэж энэ одоо тийм ээ юу залуу хүн бол нэг өнцгөр харж болно тийм ээ өшөө надаас дээр хүн бол миний дүү жоохон байна өшөө арай болоогүй байх гэж байх тийм ээ тэгтэл залуу хүн бол энэ хоёр одоо хөгшүүлсэн байна гэж харах юм уу тийм ээ тэгэхээр аз жаргалыг харах өнцөг буюу мэдрэх мэдрэмж хоёр бол энэ бол маш хувь хүний юу гэж бол би үздэг тийм. Тэгээ аз жаргал гэж ингэж зургуулж болохгүй тийм ээ. Зовлон гэж ингэж зургуулж болохгүй тийм ээ. Тэгэхээр аз жаргал зарим хүнд айгүй их баяр баясгалан авчирдаг байх. Тэр их аз жаргал зарим хүнийг тийм ээ бас доош нь татах хэмжээнд оруулдаг байж болно тийм ээ. Жаргал нь ихтэйд одоо бас болохгүй болдог нэг зовлон байна тийм ээ. Тийм юм байх уу? Байна шүү дээ. Одоо энэ бол амьдрал дээр байдаг тийм ээ. Гэтэл бол зовлон зарим тохиолдолд хүнийг яах вэ гэхээр ухаан суулгаад тийм ээ амьдралд тэмцэх эрч өгөө дэш нь татдаг нэг тал байна тийм ээ. Тэгэхээр бол жаргал тав зовлон хоёрын баланс тэнцүү байх л одоо хүний хамгийн сайхан одоо хүн болох мэдрэмж юм уу л гэж боддог даа би. Тийм хүн байхын мэдрэмж тийм ээ. Тийм. За тэгээд таны бодлоор Монгол улс орны монголчуудны аз жаргалтай хүмүүсүүд гээ шүү. Тийм жаргалтай шүү дээ. Монгол хүн бол тийм ээ. Монгол хүн Монгол хүн бол ямар үед манай Монгол үндэсний жаргал байна гэхээр энэ байгальтайгаа тийм ээ их дэлхийтэйгээ холбоотой тийм ээ энэ 5 хошуу мал дээрээ яадаг 100 одоо ингээл монгол хүн чинь ингээл тогтож ядаад ингээд гарч байгаа биз тийм ээ тэгэхээр би бол одоо ингээ нөгөө удаан ингээд их хорондоо байхгүй байж байгаа тийм ээ эргээд ирэхээр бас нэг арай өөр өнцгөр харж чадчих тийм ээ тэгэхээр бол би боддог одоо ер нь манайд ингээд их олон хүмүүс одоо бол би л анхных нь л одоо ихний одоо ингэж удаан жилээр ингээд сахарлаа гараад явцсан тийм ээ хань ижлээд байгаа явцсан улсуудын нэг байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бол ингээд манай залуучууд бол бас маш их гарч ин тийм ээ. Тэгэхээр бол би бол юу гэж боддгоо гэхэл ер нь хүн өөртөө байхдаа хүн өөртөө байгаа юмаа мэддэг. Тий. Тэгээд байхгүй ингээд нөгөөдхөө тасраад холдоод ингээд яваад ирэхээрээ тийм ээ. Тэр их үнцний тийм ээ. Өөртөө байгаагаа юмныхаа сайхныг өөртөө байгаа юмныхаа үнцнийг хүн илүү ухаардаг юм байна л гэж би бол боддог. Та энэ юм эх орнынгөө ирээд үгүй яаж хадж байна? За миний одоо нэг ирээд нэг сэтгэл зовоосон юм бол тийм ээ. Юу вэ нөхлөөр энийг тэгш бус бодлыг харагдаж байна. Тийм. Яг бол би чинь бас нэг социализм гэдэг энийг үздсэн тийм ээ. Гэхдээ тэрний сайныг ч мэдэж байна, муугийн ч мэдэж байна тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ одоо энэ арчлал гэдэг юм маань бас тийм ээ. Арчлагад бас нэг тийм агуу их тийм төөрөгдөл маягийн юм руу бид нар бас явж гин тийм ээ. Хүн бүхэн арчлагад хүн хүнээ хөндлөхгүй ч юм уу тийм ээ. Нэгээ юу яах ч юм уу. Иймэрхүү талууд бол надад бол бас нэг аливаа юмны нэг хим хэмжээ жоохон алдагдаад ирэхээр тийм ээ. Өгвөл нэг нь ихтэйд ирэхээр энэ бол бас тийм сайхан тусгал биш тийм. Тэгэхээр бол би бол одоо юу яадаг одоо нөхрийнхөө одоо байж захт бол тийм ээ. Би бол одоо нэг манай арчлалынхныг бол одоо бүгдийг мэдчихлээ тийм ээ. Бид нар ч үе тэнгийнхэн гэсэн үг тийм ээ. Гэхдээ залуучууд 60-аад оныхан байгаа шүү дээ тэр үеийнхэн чинь тийм. Тэгэхээр бол одоо миний одоо юу би бол тэр зоригийн үгэнд төвтэй байхгүй. Би Монгол төмнийхөөс харуул ухаанд итгэдэг гэж тийм. Тэгэхээр бид нар зоригтой уулзж исэн улсууд байгаа тийм ээ.
тэр арчлал гэдэг юмний тэр сайхан юу. Манай яам дээр ирээд одоо манай нөхөр эднэр ч ингээ хоорондоо сэтгэлээ хуваалцаад ярьдаг байла тийм ээ. За сайхан манай элибд орж гой байна. Манай энэ хоёр гой байна тийм ээ. Ингээд тэр чинь ингээд бид нэг үе манай л өндөө жанцсан гой байна. Ингээд нэг үеийн их сайхан сор болсон залуучуудыгаа би танилцж чадсандаа тийм ээ. Би маш их баярлдаг. Энэ бол бас надад бас нэг их сайхан хөтөл юм аа гэж тийм. Тэгээд бид нар чинь одоо тэр их ирмүүн, тэр их хүслээр тийм ээ их гоё Монгол улсыг бий болгоё гэж зүтгэжсэн тийм ээ. Тэр их ирмэлзэл тэмүүллийн одоо харсан гэрчин бий байгаа ш тийм ээ. Тэгэл одоо манай Монгол улсын анхны ерөнхийлөгчөө сонгоод Учрутгаагаа сонгоод тэр их анхны хурал тийм ээ. Тэр бүгд одоо би гэрч байж чадлаа тийм ээ. Оролцож байсан байх нь. Тэгэхээр одоо тэгээ эргээд харахаар бол бид нар бас хаана хүрчвэ гэхлээр бол бас тэр үеийн тэр ирмэлзэл зоригтой хүрсэн үг бол би хүрч чадаагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн тийм ээ. Бид нар дэндүү бас гинэн байсан юм уу тийм ээ. Дэндүү их цагаахан юмны бас цаад нийгмээс нөгөө талд бас муу юм байдаг гэдгийг бас харж чадалгүй бид нар жоохон хөл алдсан юм уу гэсэн тийм юу байгаа. Тэгэхээр одоо бол бас сайхан шинэ үе гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр бол тэгээ бас манайхан нээлттэй байж чадчихин, санаа сэтгэлээ хэлж чадчихин тийм ээ. Тэгэхээр бол бид нар бол одоо яг нэг түүхийн нэг шийдвэрлэх мөчтөр зогсож гинөө гэж би бодож байгаа тийм. Тийм ээ одоо нэг хутганы эр байдаг л одоо ингээл дээ яг ингээ хангалдаг бид цаашаа өсрээд гарах уу тийм ээ. Одоо үлдээд энэ Африкийн орнууд шиг тийм ээ. Юу шиг болох уу гэдэг чинь маш хэмзэг юун дээр би ирчихжээ тулчч гэж бол би ойлгож байгаа тийм. Энэ өндөр байшин энэ Ирэмиран бол амьдралын утга учир бол биш. Тийм ээ. Энэ бол бидний хэрэглээ байхгүй юу. Тэгэхээр хүний мөн чанар, хүний ухаан болтмын хүн хүнээ дэдлэх, хүн хүнээ хайрлах, хүн хүндээ ээлтэй байх тийм ээ. Одоо бол ээлгүй шүү дээ ердөөсөө. Тий, ерөнхийлөгчөөгөөч бид нар хамаагүй хэлж чаддаг тийм ээ. Өөр өөрснийгөө ч элдэн ухаараа хэлж чаддаг тийм ээ. Чи бид нар бие биендээ ээлгүй болоод ирэхээр л нийгэм маань ухарна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр их ээлтэй зөв тийм ээ. Нийгмийг байгуулахад бол одоо яхахгүй зөв. Тийм ээ. Сайхан шинэ үеийг л бид одоо л бий болгож тийм ээ өсгөн торниулж өгөх ёстой байхаа гэж бодож. За наран нэгшим ихэн мундаг хүн байна шүү дээ. Баярлалаа. За тэгээд манай юм өдрөгний иймэр төргөөр дуусчаа. За тэгээд энэ дуусхадаа энэ юм намдаа бусгий. Тэгээд энэ намыг хаанаас зарж авч болно вэ гэж ярьж бичээ. Тийм. За энэ ном бол тийм. Энэ ном маань бол ингээд интерном дээр борлуулагдж байгаа. Тэгээ мөн аз хур дээр гээд номын үн дээр борлуулагдж байгаа. Тий. Тэгээд яг шууд одоо бид нэртэй тийм ээ ингээд холбогдоод тийм ээ бүхэн холбооныхонтой бүхэн холбооны албан ёсны сайт дээр нь бас байж байгаа тийм ээ. Тэгээ энэ номын маань бол одоо би миний их баярлж байгаа бол манай бүхэн холбоо маш сайхан хүлээж авсан тийм ээ. Энэ Монгол юугаа ингээд одоо сурчлах юм нэг сайхан бүтээл болжээ гэд бол маш их тэмцсэн тийм. Тэгээд одоо бүх энэ номын бүтээлийг бий болгосон тийм ээ. Энэ бол ингээ хэдэн үеэрээ үлдэх тийм ээ. Ийм сайхан бүтээл болсонд нь би баяртай байна. Тэгээд энэ манай үзэгчд сонирхвол юм асуу гарвал та өөрийнхөө дугаараа хэлж өгөөрэй за. За яг юугаар энэ номыг одоо тийм ээ сонирхоод юу яах юм бол энэ бүтээлээс авъя гэх юм бол одоо миний утас байгаа 9505 68 58. Энэ бол одоо бас бүхэн холбооны албан ёсны сайтн дээр нь байж байгаа. Тий. За тэгвэл маань юугаа нэвтрүүлгээ дууссан. Өнөөдөр зоочин маань дөрвөн тавыг наран Христос сумын пастор баялаа. Студид ажигласан Баттали Багдаев сэтгүүлч баяа. Дахин устра хүндэт үзэгчдээ баяртай.